Hi guys, season 2 маань ингээд эхэлж байна. Тэгээд бүгдээрээ нөх амар олон юм ярилгүй шууд кино руугаа орцгоё. Харин та бүгд маань кино руу орохоос өмнө нэх сайхан лайк болон subscribe дараад өгөөрэй. Баярлалаа. Шинэ Universe. За season 2 маань ингээд албан ёсоор эхэлвэ гэж. Бид эхлэлийг оршуулгын ёслолоор эхлэх ба Shelby гэр бүлээ хамгийн бага охин дүү Ada-гийн нөхөр Freddie Thorne өвчний улмаар нас орсон байх бөгөөд бүгдээрээ гашуудж бүдүр зургаар эхэлнэ. Тэгээд кадр солигдсон Tommy Garrison-ы пабд биш өөр нэгэн пабд виски ууцсан зогсож байтал гаднаас нэгэн хүүхэд орж ирсэн ээ. Та нарын хэн чин Peaky Blinders-ын чөтгөр вэ гэдэг. Тэгэд Tommy тэр хүүхдийг дагаад явахаа сүлжилтсэн газраар нилээн яваад нэг хаалгаар ортол хоёр залуу түүний хүрэм цамцыг хураан авч шалгаад бууг нь аваад оруулдаг. Түүнийг дотор хоёр хүн хүлээгээ сууж байна. Tommy яагаад өөрийнхөө пабд биш өөр газар виски ууж байсны шалтгааныг хэдүүлэн энэчнээс олж сонсон. Энэ хар арслан гэд бүлэглэлийн хүмүүс Garrison-ы пабыг дэлбэлсэн бөгөөд Thomas эднэрийг яагаад ч байхад энэ бүлэглэлийн хүмүүс зүгээр л дэлбэлсэн юм лээ. Эмэгтэй чиний ямар шийдвэр гаргахаас амьдрах уу, эс амьдрах уу гэдэг чинь шийдэгдэнэ. Битгий намайг гонцоолгоор. Чи пабыг яах гэж дэлбэлсэн. Гэтэл хажуу талынх нь эрэхтэй олон юм битгий яриад байгээд шууд буу тулгадаг. Гэтэл Tommy эмэгтэйд хандан танаа хүүхдийг Sean гэдэг. Хөлөндөө төмөртэй. Бас хичээлдээ дандаа хожигдож очдог. Харин энэ удаа хожигдохгүй байх гэж би бодож байна. Гэдэг үгийг сонсоод эмэгтэй хүүхэд нь барьцаалагдаж асуудалд орсноо мэдээд эрэхтэйд бууга болгохыг тушаан Tommy-д хандан. Чи бол дайснаа судалдаг ухаантай залуу. Гэхдээ энэ удаад бидний үгэнд чи орно гэд кадр солигддог. Томас тэндээс гарч ирээд хувцас авахаа маш ууралсан байдаг. Бид нар Томасыг ингэж ууралж байхыг цувралын туршид анх удаага харах болно. За үзэгч шийчин гэр бүлийн хурал олж байх өгөөд багдуу Эйда болон Томас хоёроос босна бүгд ирсэн байдаг. Джон тэнд байдлыг гартаа авахыг хүсэн юм ярьж эхлэхэд бид энэ гэр бүлийн хурлын гол шалтгааныг олж сонсон. Джон бидний бизнес өдөрт 150 паунд олж байна. Энэ бизнесийг заавалчгүй Лондон руу бид нар бизнесээ дэлгэх шаардлага байна уу? Энэ үед Томас орж ирэх ба гэр бүлийн хурал ихснийг хараад за юу болж байна да гэд орж ирдэг. Джонни ихнэр би нэг юм хэлчихв гэд хэлдэг. Хэдүүлээ зүгээр энэ бизнесээ хийгээд байж болтгүй юм уу? Ингээд сайхан л юм шүү дээ. Лондон руу дэлбэл тэр нутгийн мафиатай үзэлцэх хэрэг гарна. Тийм болохоор би нөхрөө амьд сэрүүн байгаа дээр нь хөдөө гараад дахиад махаж хамаагүй тийжгээд амьдрмаар байна. Гэхэд Том энэ бизнесээ дэлгэх нь бидний хувьд маш ашигтай. Тэр мафиаттай бид нар гэр бүлээрээ хамтдаа байгаа цагт үзэлцэж чадна. Харин өсөж дэвших хүсэлгүй энэ компаниас хувь эзэмшмээргүй байгаа нь яг одоо хаалгаар гарч болно шүү. Гэхэд хинч гардаг. Ингээд Tommy маргааш бүх нийтийн амралтын өдрөөр үйл ажиллагаа эхэлнэ гэд хурал өндөрлөдөг. Кино үргэлжлэн Tommy сейфнээс юм авах гэтэл аав эгч Paul кодыг нь солилцсон байж байдаг. Тэгээд Tommy сейф онгоолгодог гэж. Гэтэл аав эгч Paul наадах чинь чамайг надад маргааш юу болох гэж байгааг хэлбэл онгоодог сейф. Ядарга. Сабины гэр бүл болон Альфигийн хүмүүс хоорондоо дайтаж байгаа. Бид Альфигийн талд хүч төрөн орж нэгийг үзнэ. Гэхдээ яг маргааш тэнд нэг газар бүх хэрэгтэй хүмүүс цуглана. Тийш явна. Харин одоо энэ хараал эзэн сейф нэ гэдэг. Тэгэд авга эгч Пол Томид сейф нээж өгөөд байшингаас гараад явна. Харин энэ дүрслэл дээр бүгдээрээ нэгэн чухал зүйлийн талаар мэдэх ба тэрээр өмнө нь хүү охинтой байсан бөгөөд тэднийг нь жаахан байхад хүмүүс хулгайлаад аваад явцсан байна лээ. Тэгэд манай Шелби гэр бүл цэгэн хүмүүс учир зүн бэлэг ихтэй. Тэр тусмаа авга эгч Полих бүр илүү. Тэрээр шөнө болгон хүүтэйгээ зүүдэндээ уулзаад байгаа бөгөөд охин нь гомдчоод үг дуурахгүй байгаа учраас тэр хоёроо амьд сэрүүн байгааг мэдэх гээд үзэж хардаг цэгаанууд дээр ирсэн. За тэгээд маргааш өглөө боллоо. Өглөө болж Артур, Томи хоёр машинтайгаа Жонни гэрийн гадаа ирсэн байх өгөөд Жонниг авч явах гээд хүлээж байх зур Артур нэг жижиг шилтэй юм гаргаж ирээд уудаг. Артур эмч өгсөн юм аа. Миний сэтгэл санааг доктортой болгодог. Томи тэрийг нь аваад шууд асгачихдаг. Томи надад та урднаараа хэрэгтэй. Гэтэл Жон гарч ирээд тэд Лондонгийн зүг хөдлөнө. Замдаа харин нэг завсарлаад өрхний наахан тал зогссон сайхан байгальдж байх өгөөд Артур хөдөө нутагт сайхан юм аа. Дахиад ижээсэн чи яах вэ гэж зогсож байдаг. Гэтэл Томи машиныхаа багажийг сөхөхөд нэгэн үхсэн хүн байж байх өгөөд Том. За энийг хурдан булгадах. Францад өдөрт бараг 1000-ыг болдог байсан биз дээ. Зайлаа бошол. За тэгээд кино маань үргэлжлэх ба манай эд Лондонд ирсэн байх өгөөд нэгэн шөнийн цэнгэний гадаа ирцгээдэг. Томи харуулт нь мөнгө өгч ороод манай эд тэнд жинхэнэ юм үзэж нүд тайлна. Артур. Томи, энэ дуграад байгаа юу вэ? Томи. Хүмүүс энийг хөгжим гэж дууддаг юм байлээ. Тэгээд бид нар нэг ширээнээр сууж байсан хосыг ирж дээрэмдээд аль бос. Зэст янзтай газар юм аа. Нэг Irish whisky. Артур. Хурдан хөдлөөч. Тэгээд тэр гурав вискигээ аван ууж эхлээд Томи жижигхэн танилцуулга хийж өгдөг.
Энэ бол Сабинигийн бар. Тэнд Сабинигийн дүү сууж байна. Гэтэл Жон зарим хүмүүсийн энд тэнд харсан юм шиг байна. Гэтэл менежер шиг ухааны хүн тэдэн дээр ирээд уучлаарай ноёдоо. Та эдийг Peaky Blinders гэдэг байхаа. Та бүгдийг эндээс гарахыг хүсэж байна. Гэтэл Томми бид нар аль хэдийн уух юм авчихсан шүү дээ. Менежер. Та дүрм зөрчиж байгаа гэдгийг мэдж байгаа зү. Энэ бол өмнөд хэсэг. Танаа хойд зүгийн хүмүүс ийшээ хилцээр хийгээг бол нэвтэрдэггүй. Гээд хэлж дуусаагүй байтал хажуунаас нь муу циган гөлөг гээд хамаг юм эхэлдэг. Oh, the fox next! Kom igen! Манай хүмүүр тэнд урд зүг хідэн гаруудыг химэх нүдэж байтал буундуу дугран гинэт эргээд хартал менежер. Яг одоо зайл. Гүй. Чи бодож чадахгүй. Та нарт нэг юм хэлье. Хүмүүс заримдаа хинч биш байснаа хүчтэй болж болно. Харин бүх юмны эзэн байснаа юучгүй хоосорч ч бас болно. Тийм болохоор тэхийг хүсч буй хүмүүс байвал та нар намайг хаанаас олж уулзахаа мэдж байгаа. Гэд гараад яваад өгнө. Алш. Тэгэд манай хэд ёстой будаа болголоо доо гэд гараад ирдэг. Жон. Йоо, ёстой лаала штт. Тэ Артур, чи өөрөө тэр дахиад махаахад хийжээгээр бил авч чадахгүй шүү. Гэд инээлддэг. Харин үзэгд солигдох бөгөөд бүгдээрээ нөгөө ахлах мөрдөгч таягд тулдсан Winston Churchill-ийн өрөөнд орж ирж бүх харна. За өөзөрөө ахлах мөрдөгч амьд гэхээр Грейс яасан гэсэн үг үү? За киног үргэлжлүүл. Тэгэд ахлах мөрдөгч эрхмээ. Надад нэг ажлаа гүйцэлдүүлэхэд хүн хүч хэрэг бол. Гэхдээ зүгээр нэг зэрэг биш. Та санаж байвал нөгөө буу хулгайлсан Томас Шелби гэхэд Churchill санаж байна. Гэхдээ манай хэрэгт хутгалтаад тэр залуу чинь дараа нь амаа амхиж чадах юм уу? Чи итгэж байгаа мó? Гэхэд ахлах. Томас ажил дуусны дараа гэхэд ам нь ахиж хизээж нэгдэхгүй болсон байна. Тэрээр энэ зүйлийн төлөө өгөх нь түүний төрсөн шалтгаан. За кадр шилжин бүгдээрээ нөгөө Лизиг их бүсгүй харах бөгөөд тэрээр Томас дээр ирсэн хамт байж байдаг. Тэгснээ Томми чи над бичгийн машин дээр энэ хэд үгийг бичтэй. Гэд нүдийг нь хааж байгаад нэг өгүүлбэр бичүүлдэг. Томас тэгээд чи сайн бичдэг юм байна. 7 хоногийн 5 өдөр 8 паундын цалинтай шүү. Маргааш нас эхлэрэй. Тэгэд Томми гадаа гараад машиндаа суух гэж байтал машин дотроос нь нэг хүн Томми руу буу тулгаад гараад ирд. Тэгснээ хойноосноос 4-5 залуучууд гарч ирээд Томми маань хэсэг үзэлчиж байснаа яалтчгүй зодуулна. Хамарлал биш шүү. Тэгсэн энэ нэргийг хийчихвэ гэтэл нөгөө баарны захирал Лондонгийн маш том мафи эзэн Сабини ирсэн байх өгөөд чи дөрөм зөрчсөн новш минь. Зүгээр гаднаас ирээд тэр еврей новшнуудтай хамтарна гэж бодож байвал сансны чинь гарц. Над хаал гэд Томиг яг бууддгийн даваан дээр цаа талаас нь цагдаа нар гараад ирэх ба нэг л таньдаг хоолой сонсогддог. Энэ новшөстө өөхгүй тавилантай маа. Гэж хэлээд үзэгдэл шилжих өгөөд Томиг имлэгт бараг хөдөлж чадахгүй болсон байхад мөрдөгч ороод ирдэг. Амигч нь аварсанд баярлахгүй мүү? Гэхэд Томми Крист буудуулаад таяг толдог болчихё да. Эмэгтэй хүнд буудуулна гэдэг ямар их шившиг вэ? Ахмад энэ чамд хамаагүй асуудал. Гэтэл Томми намайг буудуулахад эзэн хаан намайг дайны медалаар шагнажээ. Харин чамайг буудуулахад таяг өгч гэж. За Ахмад ингэж хэлүүлээд бүр уур нь буцалж бүг бид нар харна. Тилт левел 3. Ахмад Томмид чи юм уу үхтэл олцоод өөрийгөө хин гэж бодоод байгаа. Чи одоо миний хүүхэлдэй болсон. Бос зогсоо шээж чаддаг болчоод хэлээрэ. Би заавар өгнө гэд яваад өгнө. За тэгэд кино маань үргэлжлээд Томми Белфаст гэдэг хотод ирсэн байх өгөөд энэ хотод тэрээр хамтрах гэж буй еврей хүн болох Альфи Соломонтой уулзна. За энэ дүр бол миний энэ цоврлын турш гарч ирдэг дүрүүдээс хамгийн дуртай дүрүүдийн маань нэг. Тэгээд тэр хоёр нэлийн ярилцаж суух бөгөөд Томми Альфид би чамд бүрэн зэвсгэлсэн 100 хүн бас цагдаагийн хамгаалалт амлаж чадна. Чи биелигийн духанд нь сум заасан залуу шүү дээ. Минийх рүү тэгэх гэж сансны хэрэггүй шүү. Гэд үзэгдэл шилжин бүгдээрээ Сабини рүү ирнэ. Сабини тэнд ууралдсан сууж явах өгөөд өөрийнхөө гар хөл болсон цагдааг дуудсан. Энэ хот руу тэр Томми яаж нэвтрээд Альфитай уулзсан байх вэ? Альфиг үйлдвэр тавьсан миний тагнуулын хэлснээрээ тэр хоёр уулзалдаад бүр гар барилдсан байна. Гэд нөгөө цагдаатай бүр агсам тавиад гаргана. За тэгээд үйл явдал шилжээд ахлах мөрдөгч Winston Churchill дээр ирж уулзах бөгөөд Winston Churchill руу манай Томас захиа бичсэн байдаг. Тэрэн дээр нь Томми би дайны гавьяа байгуулж медаль авсан цэрэг хүн. Тавс цэрэг байсан хүний хувьд таны дор ажиллах нэр төрийн хэрэг гэд бичсэн нь Churchill-ийн сэтгэлийг хөдөлгөдөг. За Пол өглөөс ирээд шартцсан царайтай гэртээ иртэл гэрийнх нь гадаа нэг хүүхэд
Би энд өчигдрөөс хойш хүлээлээ. Энд Поли Грей амьдардаг болов? Поли Грей миний ээж аж магадгүй. За энэ хүү бол Поли Грейн хүү бөгөөд багтаа уулгаалагдаад Томи түүнийг олж хэлснээр ээж дээрээ ирж байгаа нь энэ юм. За тэгээд ээж хүү хоёр уулзсан юм ярьж байтал гаднаас манай гурав ороод ирэх ба Артур, Джон хоёр Полд хандан. Хөөе. Аав эгч Пол арайчтэй. Хүүхэдтэй юу яагаад тахтай яадیں гэсэн чинь Томи харин та хоёр үеэлдүүтэйгээ танилцдаг. Хөөхөөрхий. За тэгэд кино үргэлжлэн Томигийн хүмүүсийн нэг нь шоронд байхад нь Сабинигийн хүмүүс ирээд аалах бөгөөд эрт сарвчийнханд өгж буй мессеж нь энэ байдаг. Дараагийнх нь тэр Томас Шелби шүү. За киногоо түр зур зогсоож байгаарай. Манай чаналын 96% үзэгчид нь subscribe дараагүй үздэг юм хэлээ. Та бүхэн минь нэг сайхан subscribe дарчих. Тэгээ кино руу гарцгаая. Тэгэд манай хэд нэгэн хурал ихлүүлсэн байх өгөөд өчигдөр шоронд болсон үйл явдлыг ярилцаад Томи хідүүлээ удахгүй хөдлөх болно. Пол хариудна. Хизээ. Джон. Дерби дээр. Пол. Дерби гэсэн үү? Энэ сая дерби гэсэн үү? За дерби гэдэг нь манайхаар бол наадмын баг морины уралдаан гэсэн үг. Хаан хүртэл ирдэг тийм том арга хэмжээ юм байна лээ. За тэгээ Томи тэрэнд морь уралдуулах гэж байгаа бөгөөд маргааш болох гэж байгаа морины дуудлага худалдаанаас нэгэн хагас цусны араб морь Монгол мөнгөөр 1 тэрбумаар авах гэж байгаагаа хэлдэг. Пол. Чи цэвэр цусныхч биш морь хагас тэрбумаар авах гэж байгаа юм уу? Араб морь хагас цустай байхаар бүр сайн байд юм а Пол. Амаа татаа Чарли. Гэтэл Полын хүү Майкл гинэд орж ирээд ээжээ би бас морин тайртай штэ. Хамт явж болох уу? Пол. Чи ч гэсэн амаа тат. Гэтэл Джон Пол дээр ирснэ. Эгчээ би Майклийн насан дээр 102-ыг алж 1090 өгөхийг харсан. Та өөрсдөө ойртуулахгүй түлхэд байвал танаас холдоод яваад өгнө шүү. За маргааш болоод тэр хэд морио авах газараа ирсэн байх ба Томигийн авах гэж буй морио гарч ирээд үн хаялцаж эхэлдэг. За дуудлага худалдаа 800 сая төгрөгөөс эхлээд Томигоос өөр хүн дуграагүй байтал нэгэн эмэгтэй Томи руу харснаа. Зөрүүлээд үн хаяад эхэлдэг. Тэгээд энэ хоёр үн хаялцаад эцэст нь худалдагч. 2.3 тэрбумаар зарагдлаа. Ноёнтоо нэрээ хэлнэ үү? Томас Шелби. За тэгээд Томи гэрийнхэнтэйгээ гараад явнаа. Тэгээд коридор Томи энэ эмэгтэйтэй уулзалдаад хэсэг үг солилцохгүйгээд энэ эмэгтэйг бүгдээрээ морийг уралдаанд бэлтгэдэг мэрэгжлийн бас чинэлэг эмэгтэй гэдгийг мэддэг. Тэгээд тэрэд маань гараад явах гэж байтал Артур одооны энэ баян хүүхнүүд бүр ажилчин ангийн боовол хүсдэг болж. Ингээд алхаж байтал хажуу ширээн дээр сууж исэн нэг залуу гинт буу гаргаж ирээд Томас Шелби гэж хэлээд буудах гэж байтал Артурын гарт орлгүй яах вэ? Томас Шелби биш Артур Шелби байвал яаж ингэвэлгөө? Гэт манай Артур бүр ухаанаа алдсан нүдэж байдаг. Тэгэд манай гурав арай гэж Артурыг зогсоогоод гэрлэгөө хөдөлдөг. За ингээд эхний 3 анги маань өндөрлөвөө гэж лайк дарж subscribe хийдэг та бүхэндээ маш их баярлалдаг шүү. За season 2-ын маань эхний 3 ангийн өрөөд өндөрлөж байна. Тэгээд season 2-ын сүүлийн одоо 3 ангийг нь удахгүй оруулна. Гэхдээ хийж оруулахаас өмнө та бүгдээ нэг сайхан лайка нэг 1000 гэдэг тоон дээр хүргэчих юм бол дараагийн бичлэгийг оруулъя. Ингээд Universe-ийг үздэг та бүгдэд маш их баярлалаа. Баярлалаа.